За. Эхлэв. За. Animation контент авч байгаа. Дубль хийгний. Сайн байцгаана уу? Ингээд сүүлчийн айлч кинонд тоглосон жүжигчин тэргэл байна. Ингээд animation контентэнд оролцоор ирсэн байна. Тэгэд өнөөдөр миний утсандах зургнуудтай танилццгаая. Амар гой зургнууд байгаа. Энэ зургийг сонгож байна. Энэ аягүй гоё түүхтэй. Миний хамгийн анх кинонд явж эхэлжсэн үеийн зураг. Тэгээд Тал нутгийн зомби гэдэг кино намайг анх энэ урлаг руу оруулж ирж намайг жүжигчин болох, карьертай болгосон кино. Тэгээд энэ зураг нь болохоор нөгөө амар олон зомбитой эсцэн авах гад маск байд дутаад идэг. Тэгээд зургийг арихаа групп хүмүүсийг будаад линз зүйлгээд тэгээд намайг ингээд будсан, линз зүүцсэн. Тэгээд маск хэсгэнд орсон. Тэгээд эцсэнд орж дуусчаад будгаа арилгахаа явжсэн чинь манай зурагч ах энэ зургийг дарцсан байхгүй. Энэ зураг руу буцмаар санагдаж байна. Ягаад тэгэхээр одоо жүжигчин болцсон явж байгаагийнх нь шалтгаан нь гэх юм уу? Тэгээд ер нь тийм зураг байна. Зомби болсон. Монголын хамгийн анхны зомби. Тий. 21 онд байна. Тий, насан нууц. Тэгэхгүй одоо яг оноор нь яг наваг идэх гэдэг. За дуртай зураг гэвэл энэ зургийг сонгож байна. Энэ бас айгүй гоё түүхтэй. Тэгээ 20 настай байхдаа хамгийн анхныхаа машиныг авч ирсэн. Хэд он гэсэн үг? Оны хэлж өгөл яг миний ингэж бодоод юм насыг бодох гэдэг шиг. Тэгээд 20 ямар ч гэсэн 20 настай авч ирсэн. Тэгээд хамгийн анхны машина Crown 210 авч ирсэн. Аим том баяа илүү хүчиг. Манай хамаатнууд энэ машиныг авцсан гэд ирсэн чи аав ээж хоёр хамгийн ихэнд нь гайхаад энд хин ч хэлэг байхгүй. Тэгсэн чинь аав хамгийн ихэнд гайхаад чи одоо хиний машиныг унчаад ирсэн гэд би тэг минийх ш гэсэн чинь за би тоглоод байгаа гэснээ. Бүр нөгөө манай төрийн албанд ажилладаг. Тэгээд таньдаг цагдаагаараа бүр улсын бүртгэлээс миний машин номер хайцсан ёо. Тэгээд энэ зургийг болохоор маа найз дарж ирсэн. Гоё машинтай болцсон юм ч одоо гоё зураг даръя гэд камераар зураг дарж ирсэн. Миний хамгийн анхны машины зураг байна. Тэгээд энэ амар гоё жаргалтай. Үнэхээр угаасаа амар гоё жаргалтай байт юм бэлээ. Гэт машинтай болно гэдэг нь өөрөө гоё. Гэхдээ бүр хүсчихсэн машин аавна гэдэг нь өөрөө бүр гоё байсан болохоор энэ зураг хамгийн дуртай зураг. За энэ зураг болохоор хамгийн их Facebook, Instagram дээр хамгийн их лайк авсан зураг. Тэгэд энэ зурган дээр их шагналыг болохоор яг Хонконгт тайзан дээр нь миний нэрийг ингээд болд эрдэнэ тэргэл гэж зарлаад тэгээ тайзан дээр гарч авч ирсэн байхгүй. Уйлцсан гэсэн зураг байгаа. Тэгээ энэ зургийг аягүй хүмүүс таалагдсан юм шиг байлаа. Монголчууд аягүй гоё нөлөмсөн дуртай. 17 дахь удаагийнх нь зохиогдож байгаа. Энэ дээр би Best Newcomer гэдэг шагнал авсан. Шинээр гарч ирж буй шилдэг гэдэг шагнал авсан. Тэгээ Хонконгд энэ гоё юм болсон. Хонконгд бодлоо гоё юм. Жангумтай таар зураг даруулсан. Тэгээ Жангум энэ юун дээр 17 дахь удаагийнх дээр бас шагнал авсан бохоо. Шилдэг эмэгтэй жүжигчин билүү. Хэдэн оноос хэдэн он хүртэлч билүү. Rising Star ч билүү мэдгүй тийм юмн дээр Жангум тэгээд нэг Хонконг эрэгтэй жүжигчин байсан. Тэр хоёр эрэгтэй эмэгтэй жүжигчин авсан. Тэгээд бид хоёр гар өрөөд баяр үргээ. Би биэндээ баяр үргээ гэсэн намайг шагнал авч байгааг бас харсан хөөх. Тэгээд би биэндээ баяр үргэснээр би тэгээд гэс таныг монголчууд шүтдэн шүү. Тэгэж гэс хэлж амьдсан. Тэгээд угаасаа монголчууд шүтдэг шүү дээ ч. Тэгээд Жангум ч угаасаа манай эмээ өвөө бид гурийн бол хамгийн хайртай гэнэ байсан. Тэгээд инновашн дээр бас байгаа. Хамгийн ихэнд Shameless гэдэг кино сонгоно. Innovation видео сангаас үзчихсэн сериал кино. Гэтэ ер нь бол жоохон том хүний кино. Янз бүрийн гардаг нэлийн эвгүй кино. Гэтэ дуртай. Green Mile байгаа. Ногоон бүс. Ногоон бүс яагаад дуртай вэ гэхээр Том Хэнкс тоглосон. Хамгийн дуртай сцен гэх юм бол гол дүрийн хар залууг тогон цохиулах гад байж байхдаа миний нүдийг битгий таглаач гэд айдаг, харанхугаас айдаг гэдэг хэсэг нь аягүй гоё. Тэгээд дараагийн кино гэвэл Fast and Furious байна. Галзуу урд байна. Галзуу урдын бол бүх кинонд нь дуртай. Намайг угаасаа анх урлагт кинонд дуртай болгосон кино гэж баг хэлж болох хаа. Тэгээд Fast and Furious киноны дөрүүдээс хамгийн дуртай дүр хэм бол Vin Diesel байгаа. Манай халдсан Dom гэдэг жүжигчин байгаа. Нөгөөсөө миний жүжиг дуртай амьдрал дээр idol гэж хэлэхэр жүжигчин бол Vin Diesel байгаа. Тийм. Тэгээд дараачих нь Rush Hour байна. Rush Hour бол угаасаа айгүй хөгжилтэй хөнгөн үнэхээр гоё кино. Азч тоглолдог, Европын хар арьстай хүнч тоглолдог.
ер нь тавтаал үзээд байдаг ингээд гэртээ ч юм уу өд цүйд инновашнаас түрээслэл ингээд хизэж хамаагүй үздэг тийм өд харгүй кино байгаа. Дараачих нь болохоор Castaway байгаа. Castaway бас Том Хэнкс тоглосон, миний дуртай жүжигчин тоглосон. Тэг ягаад энэ кинонд дуртай вэ гэхээр тоглож үзхийг хүсдэг жанрын кино. Тийм adventure, survival төрлийн кино. Нэг юм амьд байх гад, амьдрах гад ингээ хичээдэг ганцаараа ингээд ингэдэг кино болохоор Castaway амар дуртай. Castaway тэгээд 127 цаг гээд гар мараа тарьдаг кино. Тэгээ ийм кинонд тоглохыг див нь хүсдэг байхгүй. Survival кино тоглохыг хүсдэг. Тийм болохоор Castaway амар дуртай. Тэгээ дараачих нь Legend байна. Тэгээ Legend бас саяны Castaway-тэй баг ойролцоо бас survival төрлөх байхаа. Гэхдээ нохотойгоо ганцаараа биш нохотойгоо тийм аимшигын ч гэмээр юм уу, улаантай ч гэмээр юм уу тийм адал явдалтай кино байгаа. Тэгээ Will Smith тоглодог. Бас дуртай жүжигч. Тэгээ дараачих нь кино гэвэл I Saw the Devil гэдэг кино байгаа. Одоо манайхны мэддгээр Ким Янха тоглодог, солонгос жүжигчин тоглодог. Энэ кино бас ер нь гэхдээ нэлээд аимшигын талдаа малуурчтай эхнэрийг нь аллаад ингээд ячдаг. Тэгэнгүүт тэр ингээд алсан үнийг нь манай гол дүр хайгаад ингээд тамлаад явдаг тийм бас садалж явдалтай. Энэ гэхдээ ер нь бол нэлээд амар кино гэдэг үзээрэй гэх тийм. Тэгээ дараагийн кино юм бол Kung Fu Panda юм болоо. Kung Fu Panda-гийн 1-р анги байна, 2-р анги байна, 3 байна, 4-р анги байна. Бүгднгийн ер нь бол зурагтаар гарсан ч инновашнаас түрээслээд үзсэн ч бас хязгаарч өөддөг маш гоё хүүхэлдэйн кино байгаа. Дуртай анимашнуудын нэг нь угаасаа нэг чартын нэгээр орох нь угаасаа тодорхой. Kung Fu Panda-гийн хамгийн гоё дуртай дүр нөх юм бол нөгөө эсрэг талынхын дүр. Тэгээ Тайлонг л дүр нь. Тэгээ Тайлонгод маш дуртай дүр нь. Тий. Эсрэг талын дүр ер нь бол дуртай. Би гэхдээ миний царай бол кинонд бол эсрэгтлийн дүр тоглоно гэж бол байхааргүй. Тэгээ ийм 8 кино байна. Тэгээ бараг дийлхэн инновашн видео санд байгаа та хэд маань сонирхож үзээрэй. Гой кинонууд байгаа шүү. За ингээд өнөөдөр миний утсан дээрх зургнууд болон миний дуртай 8 кинотой цуг байж хуваалцсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ сүүлчийн айлгч киног та бүхэн сонирхож үзээрэй. Гэтэ өөр миний тоглосон кинонуудыг бас сонирхож үзээрэй. Тэгээ инновашны контент байлаа. Баярлалаа. Баяртай. Өтөртэй болсон байна үү? Явж байгаа Сандруу. Гайгүй. Гайгүй.